Үргэлжлээ саяын дэлхийд улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орнотын чанартай оргилцаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэх бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж авах болно. Құрметті көрермендер, саяын телевизиясы қоғам саясат экономика бағытында дайындаған жергілікті жерден үргэлжлэн жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Улсын хэмжээнд томуу төс өвчний дэгдэл нэмэгдсэнтэй холбогдуулан та хүртэл насны хүүхдийн эмийн үнэнд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан байдаг. Харин манай аймгийн хувьд бугт буян сумдад дээр шийдвэр хэрэгжихгүй байгаа хэмээн иргэд манай телевизэд санал гомдол ирүүлж тодруулах хийж өгөөч гэсний үндсээр бид аймгийн эрүүл мэндийн газрын эмийн мэргэжлээс дараах тайлбарыг авлаа. Ел көлемінде тұмауға ұқсайтын аурулар көбеюіне байланысты әлеуметтік қамсыздандыру орнынан 5 жасқа дейінгі балаларға берілетін дәрілерге жеңілдік жасау жайында үкім шығарған. Алайда осы мәселе бұғыт бойын сұмындарында іске аспай жатқанын халық наразы болса да, аймақтық денсаулық сақтау орнының дәрі маманы төмендегідей анықтама берді. 2016 оны 5 сард нийгмийн даатгалын хэлтсээс орон нутгийн болон сумдын аптек сонгон шалралт явуулсан. Манай аймагт явагдсан сонгон шалралтанд аймгийн төвийн 10 мөн Цагаануур, Ногоонуур, Алтай, Толб сумын аптекууд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй юм олгох эрхийг авсан байна. Дээрх эрх авсан аймаг сумын аптекаас эмийн хөнгөлөлт авах ба эрх авч чадаагүй сумын иргэд эмийн хөнгөлөлтөнд орж чадахгүй байгаа юм байна. Сонгон шалралтанд орж эрхээ авч чадаагүй сумуудын аптект дахин сонгон шалралт явуулж өгөх хүсэлтийг аймгийн эрүүл мэндийн газраас холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд тодорхой хариу өгөөгүй байгаа юм байна. За нийгэм даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 1-р сарын 7-ны өдөр гарсан ноёл нэг тогтоолын дагуу за томуу төс өвчин дэгдэлтэй холбоотойгоор 30 нэр төрлийн эмийг за эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг эмийн сангуудаар үнэгүй олох ийм шийдвэр тогтоол гарсан байгаа. За энэ дагуу бол манай аймагт ч гэсэн 2 сарын 10-наас эхлээд энэ үнэгүй эмийг олгож эхэлсэн. За ямар эмийн сангуудаар олгож эхэлсэн бэ гэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг хөнгөлөлт үзүүлдэг аймгийн төвд 10 эмийн сан байгаа. За хөдөө сумдын 14 эмийн сан байх ёстой байсан. Гэвч 2016 оны 5 сард нийгэм даатгалын хэлтсээс ийм хөнгөлөлт үзүүлдэг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгуулалтанд оруулсан байгаа. За энэ сонгон шалгуулалтанд бол аймгийн төвийн 11 эмийн сан орсон. За хөдөө сумдын эмийн сангуудаас бол 4 эмийн сан орсон байгаа. Энэ ямар эмийн сан гэвэл Алтай сумын эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сан, за Толб сумын эрүүл мэндийн төвийн эмийн эргэлтийн сан, Цагаануур тосгоны эрүүл мэндийн төвийн эмийн эргэлтийн сан, за Ногоонуур сумын сум дунд эмийн эргэлтийн сан гэсэн сумудаас 4 сумын эмийн сан бол тэр 16 оны сонгон шалгуулалтанд эрх авсан байгаа. За бусад сумуудын хувьд бол эрх авч чадаагүй. Тийм учраас эрх авч чадаагүй учраас үнэгүй олох юм бол санхүүжилтийг бол авч чадаагүй гэсэн юм аа. За манай аймгийн хэмжээнд бол жилд бол эрүүл мэндийн даатгалын сангаас 195 сая гаруй төгрөгийг бол эрүүл мэндийн даатгал буюу хөнгөлөлтөй олох эмийн санхүүжилт болгож өгч байгаа. За тэрнээсээ бол эхний 2 сард бол олгож байгаа санхүүжилтэнд бол 50% нь тааруулаад энэ 30 нэр төрлийн эмийг ялангуяа тэр ханиад томооны үед хэрэгэлдэг 30 нэр төрлийн эмийг бол үнэгүй олохоор шийдвэр гарсан. Тэгэхээр манад бол сард бол 195 гэдэг маань ерөнхийдөө сард аймгийн хэмжээнд бол нэг 15 сая гаруй төгрөг бол хөнгөлөлтөй олох юмны санхүүжилт болж байгаа. Тэрний тал хувь буюу 7-оос 8 сая төгрөгийн хавцааны санхүүжилтийг бол үнэгүй олох юмд бол ингээл өгж байгаа. За аймгийн төвийн хувьд бол 4 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулаад эмч нар маань бичиж байгаа журыг бол. За энэ бичихтэй бол хүн болгон авахгүй. За тэр 0-аас 5 настай хүүхэдтэй эцэг эхчүүд бол хүүхэд өвдсөн үед бол энийг авнаа. Ард иргэд бол энийг бол үнэгүй олох хэрэгтэй юм байна гэд ойлгоод байгаа. Бүхэн авах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тийм биш ээ. Ханиад томоо хөрсөн үед энэ 30 нэр төрлийн эмийг эмч бичих заалттай үед энэ хөнгөлөлтөнд бол хамрагдах учиртай юм байна. За энэ хөнгөлөлт олох юм маань хурдан дуусчаад байгаа санхүүжилт нь бол. Ягаад гэвэл зарим юмнууд бол маш их хүнтэй. Жишээл азитромицин гэдэг маань юм байна 15-аас 30 сая хооронд үнэтэй юм байгаа. Энэ бичэн гудааны жооронд бол нэг 40-аас 40 мянган төгрөгийн юм бичигдлээ гэхэд ирж байгаа санхүүжилт маань хэдхэн хүнд бичигдээд дуусчихж байгаа. За манай аймгийн хувьд бол
бас ирж байгаа санхүүжилт бусад аймагуудаас харьцуулбал бас бага учраас ийм хөнгөлт юм олгох эмийн жор санхүүжилт хурдан дуусаад сарын эцэст бол ард иргэд хөрөлцөхгүй байгаа юм асуудал байгаа. Энийг бол удаа дараа бид нар холбогдох байгууллагууд мэдэгдэж байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд бас болон нийгмийн даатгалын хэлцэд бас хэлсэн санаасаа улсын эдийн засгийн байдлаасаа болоод ийм санхүүжилтийг юм боломжгүй гэсэн тайлбаруудыг өгж байгаа. Сумуудаас 4 сум ийм 2016 оны сонгон шалгуурлалтанд ороод ийм эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлт үзүүлэх, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах эрхийг авсан. Тэгэхээр тэр сонгон шалгуурт орсон 4 сумаас бусад бүх сумууд эрх авах гэсэн үг. Тэгэхээр бугуурсам ч гэсэн тэр нь ороогүй гэсэн үг. За ороогүй учраас ийм хөнгөлт олох юмэр үнэгүй олох 0-5 насны хүртэл хүүхдүүд үнэгүй олох юмыг эрх нь аваагүй учраас санхүүжилт байхгүй болгож чадахгүй гэсэн. Гэхдээ бид нар эрүүл мэндийн нийгэм даатгалын хэлцэд бол уламжлалт тавиад за тэрний дахиж сонгон шалгуурт явуулж өгөөч ээ. Энэ ард иргэд бас жигд хүртээмжтэй хүрэх талаас нь анхаараач гэсэн ерөнхийдөө сонгон шалгууртыг дахиад явуулж байгаа юм байна. За сонгон шалгуурт явахдаа бас манай аймагт бол хойрлогдоогүй эрүүл мэндийн даатгалын санаад бол 56 сая төгрөг байгаа гэсэн мэдээлэл байгаа. Нарийн ширээний бол эрүүл мэндийн даатгал бас хэлэх байх. Аймгийн сонгон шалгуурт явагдаад дүүн гарчвал тэгээд 0-5 насны хүүхдэд олох боломжтой. Гэхдээ энийг бол хугацаатай заасан байгаа. 1 сарын 1-ээс эхлээд 3 сарын 20-ны дотор гэж зарласан байна. Тэгээд 20-ны дотор бол 3 сарын 20 хүртэл бол энэ үнэг болох юм. Хоньны ноос, тэмээний ноос бэлгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журмын хүрээнд орон даяар урамшууллыг өнөөдрөөс олгож эхлээд байна. Гоё түйежин дээрэн дайындап негізгі өндірісіне өткеріп беретін малшыға ақшалай ынталандыру беру туралы үкім бойынша ел көлемінде ынталандыруды тарата бастады. 2016 оны хувьд хонь тэмээний ноосны урамшуулалт 21 аймагт нийслэлийн сум дүүргээс нийт 92,885 малчин мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэр тушаасан 20,599 тонн ноосонд урамшуулалт хамрагдах мэдээлэл хүнс хөдөө чухал хөнгөн үйлдвэрийн яамны харьяа мал хамгаалах санд ирсэн байна. Мал хамгаалах санд ирсэн мэдээллийг нэгтлэн шалгаж үзээд 22.6 тэрбум төгрөгийн урамшууллыг Монгол банкар дамжуулан малчдын даасанд оруулан шилжүүлжээ. За 2010 онд төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлагдсан гарч малчдын ажиллаж амьдарч байгаа нутагт нь тав дахьдаа амьдрах хоршин бүрдүүлэх зорилгоор малчдын хөдөө аж ахуй малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд урамшуул олгох болсон. 2011 оноос эхэлж хоньны утнаас тэмээний ноосонд урамшуул олгож эхэлж байгаа. 2013 оны 11-р сарын 30-ны өдрийн 394-р тогтоолоор 1 кг ноосонд 1,000 төгрөгийн урамшуул олгох ажил эхэлсэн. Энд бол нэг шалгуур нь бол малчид бол заавал хоршооны гишүүн байх ёстой гэсэн тийм заалд орсон учраас энэ 2013-14 онуудад харьцангуй малчдын хамааралт бол харьцангуй бага байсан. 2015-16 оноос эхэлж малчдын хоршооны гишүүн байх гэсэн заалтыг хасаж засгийн газрын 322 дугаар тогтоол гарснаар малчид ноосны урамшуулалт хамаарах хэмжээнд бол өсөж эхэлсэн. 2016 оны байдлаар бол 651.8 тонн хоньны уртнаас 647.9 кг тэмээний ноосыг бол үндэсний үйлдвэрт тушаасан. Энд бол 1 кг ноосонд 1000 төгрөгөөр 641 сая 17 мянган төгрөгийн тийм урамшуул авах тийм боломж бүрдэж байгаа. За энэ урамшуулыг яаж олгож байна гэвэл нэгдүгээрт тэр журманд малчид бол хонь тэмээний ноосыг бол нэгдүгээр зэрэгт тушаасан байх ёстой. Орон нутагт төлөөлөгчд ажиллаж тэр ноосны улирын холбооноос
тусгайлан эрх авсан төлөөлөгчд бол малчтын ноосыг хүлээн авч үндэсний үйлдвэрт тушаах ёстой. За энд бол тушаасан ноосонд бол 3% падан бичиж өгнө. За энэ 3% паданыг бол 2% нь малчин, 1% бол нөгөө ноос авсан хүн өөрөө авна. Тэгээд малчид бол 2% паданы 1%-ийг бол 7 дугаар сарын 30-ны хүртэл тэр харьяа сумын малын үржлийн тасгийн малын үржил бүртгэл ариусан мэргэжилтэнд хөлөөлөгч өгөх ёстой. Тэр мэргэжилтэнд бүх малчдаас урамшуул үндэсний үйлдвэрлэлд урамшуул авахар тушаасан ноосны паданыг нэгтгэхэд тэгээд 8 дугаар сарын жил бүрийн 8 дугаар сарын 30-ны хүртэл Хүнсгүүд аж ахуйн газарт тушаана. За Хүнсгүүд аж ахуйн газар тэр бүгдийг шалгаж нэгтгэхэд 9 дугаар сарын 1-ний хүртэл тэр паданыг програмд тусгайлсан програмд оруулж баталгаажуулна. За тэгээд их материалыг хүлээж аваад падантай хамт хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мал хамгаалах санд хөрвүүлэх ёстой. За энийг бол 9 дугаар сарын 15-ны хүртэл хөрвүүлнэ. За тэр ноос хүлээж авсан төлөөлөгч нөгөө паданы 1%-ийг авч үлдээд тэгэл тэжнэн хүний ноосыг авлаа гэл тухайн үйлдвэрт нь нөгөө падантай хамт малчин бүрийн падантай хамт нөгөө ноосыг тушаана. Тэгээд тухайн үйлдвэр малчтаас эрүүлсэн 1% паданыг нөгөө төлөөлөгчдөөс эрүүлсэн тайланг нэгтгэхэд мөн мал хамгаалах санд хөрвүүлнэ. Тэгэл мал хамгаалах сан бас л тусгайлсан програмд оруулаад хоёр талаас ирсэн тайланг нэгтгэхэд тулгуулт хийгээд тэгэл хоёр талаас падан ирсэн нөхцөлд малчдад урамшуул олгоно. За малчд бол юу анхаарах вэ гэхээр нэгдүгээрт тэр паданыг регистрийн дугаараа өөрийн буруу бичүүлэх, хоёрдугаарт оны эхэнд дансанд мал тоолуулсан хүнээс өөр хүний нэрийг бичүүлэх. Үүнээс гадна тэр тушаасан ноосныхаа хэмжээг бол засварлах. Эсвэл нөгөө 8 дугаар сарын 30-ны хүртэл биш 9 дугаар сард авч ирэх хугацаа хожимдуулах тийм явдлууд бол төгс ажиглагдж байгаа. Нэгэнт тушаасан тайлан нь очсон тийм нөхцөлд бол малчд бол урамшуул нь бол Монгол банкнаас арилжааны банк дахь малчны дансанд ирэх ёстой. Тэгээд нөгөө ноосны паданд эсвэл нөгөө жагсаалт тайланд малчд нөгөө арилжааны банк дахь харилцах дансаа буруу бичүүлэх гэх мэтлэнгээр энэ олон зөрчил гарна. Энийг одоо 11 сараас эхэлж нөгөө тайлан тушааснаас хойш 2 сарын дараа бүх алдаа юу бол дахиж эрүүлдэг. Энийг бол сум хүртэл явуулаад дахиж шалгаад дахиж залруулад дахиж нөгөө мал хамгаалах санд явуулах. Тэгээд мал хамгаалах сан Монгол банкнд явуулах. Монгол банк нь арилжааны банкнд хөрвүүлэх гэх мэтэр нөгөө алдаа нуудыг чатаар нь тэгж шатраалан залруулдаг. За энэ жилийн ноосны урамшууллын алдааны гол нь бол малчд бол нөгөө дансаа буруу хэлэх эсвэл нөгөө эх орныг шиг авсан дансаа бичүүлэх гэх мэтлэнгээр янз бүрийн нөгөө урд нь урамшуул орж байсан данснуудыг буруу таашаа бичүүлэх тийм явдлууд төгөөмөл гарсан. Үүнээс гадна тэр банкнд дах данс нийлгэсэн нэрээ өөрийн овг нэрээ буруу бичүүлэх гэх мэтлэнгээр ер нь төгөөмөл тийм алдаанууд гарч байгаа. За энэ удаад бол 641.7 сая төгрөгийн урамшуулаар ирэх ёстой. Энэ удаад 60% нэрсэн байгаа. Одоо малчдад олгож байгаа 40% нь нөгөө янз бүрийн зөөрчлөлтэй шалтгаанаар мөнгө нь
арилжааны банкнд дансанд орж ирэхгүй байгаа. Энийг одоо 2 явган хугацаанд залруулад бид Малгайн балах санд явуулна. Малгайн балах сан Монгол банкнд явуулаад тэгэл Монгол банк арилжааны банкд шаардлага тавиал нөгөө залруулга хийсний дараа мөнгө нь орж ирэх учиртай. Хэрв төлөөлөгчд нөгөө падана бичиж авчаад малчтаас ноос аваад тэгээд үндэсний үйлдвэрт тушаагаагүй нөхсөлд тэрийг одоо үндэсний үйлдвэр биш одоо гадаадх ят тийм үү нэг тийм юмд гаргаад өөр газар худалдсан нөхсөлд малчд урамшуул авч чадахгүй. Үндэсний үйлдвэр тайлан өгөөгүй учраас тайлангаа үндэсний үйлдвэрт нөгөө носоод тушаагаагүй улмаас болж урамшуулын малчд авч чадахгүй гэсэн үг. Баяуулгын аймгийн хэмжээнд нийт малчдад 64 сая төгрөгийн буцаан олголт олгогдох байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 60% нь олгогдоод байна. Үлдсэн 40% нь малчдын нэр ус бүртгэл буруу өгсөн гэх шалтгааны улмаас төр хойшлогджээ. Багшлах эрхийн шалгалтыг төрийн болон төрийн бус байгууллага ихтэй сургуулийн төлөөлөл орсон сургуулийн өмнөх боловсрал болон ерөнхий боловсролын сургуульд эхний 1 жил багшаар ажиллах эрх олгох зөвлөл нь хариуцдаг байна. Зохион байгуулалт бүртгэлийг багшийн мэргэжил дээрсүүлэх институт хэрэгжүүлдэг. Энэ удаагийн багшлах эрх олголт шалгалтын бүртгэл энэ сарын 10-нд дуусах юм байна. Устаздық маманның иемдену емтиханын мемлекеттік және жекеменшік ұйымдық жоғары мектептердің жауаптылары, оқу орнына 1 жыл ұстаздық бойынша жұмыс істейтін куәлік беретін орын мамандары жауаптанады. Ұйымдастыру тізімдемесі ұстаздық маманның жоғарылату институты іске асырады. Осы реткі ұстаздық маман иемдену емтиханының тізімделу уақыты наурыз айының 10-шы жұлдызына аяқталады деп хабарлайды. Энэ удаагийн буюу 6 дахь удаагийн шалгалтын бүртгэл энэ сарын 10-нд дууссан. Бүртгүүлэгтээ цахим хэлбэрээр буюу шалгалт ITFD цэгмээс эмийн хаягаар нэвтэрч зөвлөмжтэй танилцсны үндсээр шаардлага хангасан иргэн бүртгүүлдэг байна. За багшаар ажиллах эрх өгсөнд маань энэ жилдээ бол 3 дахь жилд ингээд зохион байгуулж байгаа. За энэ маань бол боловсрол шинжилгээ ухаан сайдын орон зүйн тушаалын дагуу улсын хэмжээний нийгэм зэрэг явагдана. За жилд бол 2 удаа зохион байгуулна. Ерөнхийдөө 8 сард 3 сард тэгээд 3 удаа зохион байгуулсан. За энэ бол энэ 3 дахь жилдээ сая одоо 3 сарын 2 сарын одоо 1-ээс 3 дугаар сарын одоо 10 хүртэл одоо ингээд багшийн мэргэжлийн институтын өөрийн одоо вебсайтын дагуу одоо бүртгүүлээд тэгээд явах ёстой. За энэ дэр бол багшаар ажиллах эрх олгох шалгалтанд одоо бүртгүүлэгтээ юу анхаарах вэ гэх зэрэг бол заавал нэгдүгээр нь бол багшийн мэргэжлэр төгссөн байх ёстой. Дипломд бол хоёр дахь бол бас одоо хромж байдаг өөрийн одоо тусгай тэгээд данцтай тэгээд тушаасан нэг хөв сэрцрэгтэй ийм одоо материалуудыг өрдүүлж ингээд одоо онлайн хэлбэрээр ингээд бүртгүүлнэ. Урд жилүүдээс бол бараг одоо 200-аас 400 гаруй ингээд төгсөж ирсэн багш нар маань ингээд бүртгүүлээд тэрнээс одоо бараг одоо 20-30% нь одоо тийм одоо нэг шалгалт байдаг. Тиймээс одоо ингээд шалгалтанд бас бүртгүүлээд бас одоо шалгалтын одоо бэлтгэл ажлаа сайн одоо хангаж одоо шалгалт өгөх нь зүйлтэй болов уу гэдэг хэлмээр байна. За өмнөдний жилүүд гэхэд бол 16 оноод ингээд нийтдээ бол нэг хурцсан дугаар бол 1000-аар ингээд бол шалгалт өгсөн байна. Багш нар бол яг багшны таваар одоохондоо бол хэлбэл байна. Гэрээ ч гэсэн одоо ер нь одоо яг хараад ахад бол нэгүүд ингээд шалгалтанд ороход бол баг одоо 20-30 хүнд бол тэрнээс одоо 200 гаруй болсон байх гэж бодож байна. За тэрнээс одоо яг хитэн одоо шалгалтанд ороод ажилд орсон одоо судалгаа харах байх юм байна. Энэ одоо шалгалтын одоо гол зорилго нь агуулга нь юу гэхээр бол эхлээд одоо багшаар ажиллах ажилд орохын тулд багшаар ажиллах эрх ов шалгалтыг шалгалт өгч энэ тэнцсэн байх хэрэгтэй. Тэгжээж одоо ажилд орох хэрэгтэй болно гэсэн. Тэгээд ажилтнаа нэг жилийн дараа бол эхний жилийн сургуулийн хамраа тэгээд одоо 5 жилийн үндсэн сургуулийн хамраа тийм одоо зарчмаар явагдана. Манай улсад жил бүр 10 гаруй мянган хүн багш мэргэжлээр төгсдөг. Тэдэнд ажлын байр хүрэлцээгүй төгсөгчдийн
чанар олон жилийн турш яригдж байгаа зэргийг харгалзан боловсролын чанарыг сайжруулах зорилгоор дээрх шалгалтыг авах болжээ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жилийн багшлах эрх олгох шалгалтанд нийт 1000 гаруй багш бүртгүүлсэн бол энэ удаагийн шалгалтанд хичнээн хүн бүртгүүлсэн болох нь одоогоор тодорхой болоогүй байна. Ирэх үзэгчдээ бид орон нутагт болоод улс их оронд өнөөдөр өрнөсөн онцлог зарим үйл явдлын мэдээллийг товчоор хүргье. Их хүүхэд нөхөн өрчүүн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг баталлаа. Монгол Улсын засгийн газар 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хуралдаж их хүүхэд нөхөн өрчүүн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл шаардлагатай хөрөнгийг улс болон орон нутгийн төсөвт тусгаж олон улсын зээл тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд аймаг нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгожээ. Құрметті көрермендер, біз жергілікті жердегі ел көлемінде болып өткен кей жаңалықтарды қысқаша мазмұнын жеткізуге әзір болдық. Моңғолия мемлекетінің үкімет орны 2017 жылдың наурыз айының 7 күні жиналысында ана бала сәбилердің денсаулығы жобасын қол қойды. Жобаны іске асыру ісін жауапты мамандарға тапсырды. Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дунд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшин шилжсэн. Гэсэн ч их хүүхдийн өвчлөл эндэгдэл тогтвортой буурахгүй зарим бус нутаг аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байна. 2011-ээс 2015 оны эхний эндэгдлийн харьцаа 2011-ээс 2015 оны эхийн эндэгдлийн харьцаа Баявлагын аймагт 80.5, Баян-Хонгорт 73.6, Завханд 65.9, Өвөр хангаад 50.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хинтэд 38.1% хувьтай байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм. Эхийн эндэгдлийн шалтгаан дүн шинжилгээ хийхэд 32.9% нь ажилгүй, 25% малчин, 9.9% нь оюутан нэх байсан нь амжиргаа шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авснаас болсон байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр их хүүхэд нөхөн өрчгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, онцлогоо амжилтны дэвшилт даргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадахжуулан их хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээн сайжрах юм байна. Монгол бүгд найрамдах Хятад ард улсын хилийн арт замын боомтууд маргааш буюу энэ сарын 8-нд амарна. Учир нь маргааш олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож бүх нийтээр амрах юм. Монгол Эдийн хилийн боомт тэргээрийн дэглэмийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4-р зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд авсан замын хилийн боомтуудыг түр харах юм байна. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх хонгоц хуваарийн дагуу зорчих юм байна. Қытай Халық Республикасына қатынайтын шекара бекеті халықаралық әйелдер мерекесіне, яғни наурыздың 8 күні демалады. Моңғол-Қытай шекарасы сондай-ақ олардың режим туралы екі ел арасындағы келісімнің 4-ші бабының 3-ші тармағында сәйкес мемлекеттер мерекелер күндерінде шекаралық жол демалады деп көрсетілген. Сонымен қатар халықаралық пойыздар мен және ұшақтар бөліс бойынша жұмыс жасайтын болады. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Мартин 8-ны баяр маргааш болно. Харж авдаг охин, найз охин эсвэл ээжигээ эхнэрийгээ хэрхэн баярлуулах талаар эргэлзэж байгаа бол танд дараах мэдээлэл санаа олоход нь туслана гэж найдаж байна. Дүниежүзілік аналар мейрамы ертең екені мәлім. Жақсы көретін қыз досыңа немесе анаңды қалай қуантуды ойлап отырсаңыз, төмендегі мәлімет сізге пайдасын тигізеді дегенге сенеміз. Дуртай зүйлийг мэддэг бол маш сайн. Хэрв чи ээжийнхээ эсвэл найз хүсгийнхээ эхнэрийнхээ юунд дуртай гоёл чимэглэл уншдаг ном, хувцсны загвар гэх мэт зүйлсийг мэддэг бол маш сайн. Өөрөөр хэлбэл түүнтэй холбогдолтой зүйлийг нь авч өгвөл маш их баярлан гэсэн үг. Нэг үгээр юу түүнийг баярлуулах талаар маш том нууцыг чи төвгүй мэддэг бол чамд бэлгийн санаат нь тодорхой байх болно. Үнэртэй ус, цэцгийн баглаан дургүй эмэгтэй хүн байхгүй ч энэ удаагийн зөвлөгөөнд үүнийг алгасаад харин үнэртэй усыг зөвлөх байна. Гэхдээ үнэртэй ус сонгож авахдаа түүнд таалагдах эсхийг нь сайн бодолцоорой. Чиний бэлгийг толны өмнө тоосон даруулаад байлгахыг хүсэхгүй л байгаа зү. Тиймээс худалдагчтайгаа зөвлөлдөж эмэгтэй найз байдаг бол түүнийг дагуулan явж сонголтондоо туслуулаарай. Хос цамц. Бид бол хос гэдгээ нийтэд мэдэх техник арга бол хос цамц билээ. Мөн цамц гэлтгүй хос зүйл маш их байдаг. Тэдгээрээс сонгож болно. Гэхдээ бас л түүнд таалагдах эсхийг бодолцох хэрэгтэй. Тэр хос зүйлийг тэмч таашаад үгүй бол энэ зөвлөгөөг даах хэрэггүй. Игдүүтэй зүйл. Охид игдүүтэй зүйлс дуртай байдаг гэдгийг дээр өгүүлсэн.
Тиймээс хэрэглэж болохоор хэрнээ энгийн биш чамин бөгөөд өхөр төмзөл сонгохыг зөвлөж байна. Гинтийн бэлэг. Гинтийн бэлэгт охид бүгд л дуртай. Гэхдээ гинтийн бэлэг гэхээр л цонхныхын доор зүрхэн хэлбэртэй гал асаах мэтэр бүх хязгаарлаж бодоорой. Аюулгийн хувьд болсон ч гэсэн энэ эрсдэлтэй. Заавал ийм баяраар гэлтгүй энгийн өдрүүдэд ч энэхүү аргыг хэрэглэвэл харилцаат нь илүү бат бөх тааламжтай байх болно. Амттан. Энэ бол уламжлалт арга хэдий ч охид хизээч уйддаггүй. Гол нь амттандаа биш. Тэд нэг доор тийм олон амттан хараас сэтгэл нь цааддаг юм. Гэхдээ энэ нь нэг талаараа найз охиныг чинь таргалуулах магадaltaй ч гэлээ шоколад нь сэтгэл санаа тайвшруулдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Хөгжилтэй байдлаар ботход тэр чамтай жаахан маргалдаад гүйрч суухдаа нэг сникерс идчихэд чам руу залгах ч юм болов хэм мэдлээ. Гараар бичсэн захидал. Мессежээр чатаар бичгэн амьд харилцаа биш. Дээр үед хасууд бизнесээ хол үдээ сэтгэлийн үгсээ хэрхэн илэрхийлж байсан гэж бодож байна. Цаасан захидал. Яг хуучин үеих шиг бүр дугтунд нь хийгээд марк наагаад амыг наагаад өгвөл бүрж гой санагдах байхаа. Мэдээж захидал. Одоо та бүхэн 3 дугаар сарын 7-оос 12-ны хүртэлх цагаагаар үргэлжилсэн мэдээг хүргье. Тус хугацаанд цас орохгүй салхи 3-8 м/сек, агарын температур бүх нутгаар шөнөдөө 15-аас 20 градус хүртэлх, өдөртөө 3-5 градус дулаан байх төлөвтэй байна. Одоо та бүхэн сумдын цагааны мэдээнд анхаарал хандуулъя. Институтын авар сайтын жетісінен 12-сіне дейінгі ауа райы мәліметін ұсынамыз. Бұл уақытта қар жаумайды, жел жылдамдығы 3-8 м/сек. Ауа температурасы барлық жерде түнде 15-тен 20 градус суық болса, күндіз 0-дан 5 градус жылы болады. Енді сіздер сумындардың ауа райы мәліметін қабыл алыңыздар. мэдээллийн хэлбэр та бүхэнд хүргэлээ. Хөтөлбөрийн төгсгөл та маргааш өдрийн өрний 6-аар хүлээн авч үзсэн үү? Құрметті көрермендер, сіздер Саян телевизиясынан қоғам саясат, экономика бағытында дайындаған өргілсек жаңалықтарын қабыл алдыңыздар. Жаңалықтарымыздың соңында сіздер ертеңгі жұлдызнаманы қабыл алыңыздар.